Хүний эрх чөлөөг дээдлэн сахин бүх нийтийн аюулгүй байдал инх тайвны үндэс болохыг нь тунхаглаж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаас хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм а. Мөн жил бүрийн энэ өдөр ардчилсан хувьсгалын ой тохиодог. Энэ ан хүрээнд Монголын ардчилсан хувьсгалын дууч хэмээн ардчлалын түүхэнд татааруулсан цогцайхан агсны гигэн дурсгалыг хүндэтгэж түүний хөшөөнд ардчилсан намын дарга эрдэнэ ардчилсан намын гишүүд дэмжигчдэд барьцаанууд цэцэг өргөлөө. Харамсалтай яг бидний донд өнөөдөр байх ёстой бидэнтэй хамт энэ ардчлалынхаа үр шимийг үзэж тэрүүгээр багаж явах ёстой олон сайхан бид өнөөдөр Монголын орнолоо явсан. Өнөөдөр ардчилсаныг цусалсаагүй огтны авраас тусгааргүй хийсэн гэж ярьдаг. Яг үүндээ бол би эндээс бол дийлдэг юм аа. Энэ ардчилсаныг хийхэд ардчилсаныг өнөөдрийн энэ төвшөнд хүртэл одоо хөгжүүлэхэд маш олон хүний амнаас амьдрал хувь заяа бол үргэлжсэн. Энэ төлөө маш олон нөхөд маань өөрсдийнхөө хувь заяа амьдрал хар гэр үнд зүйлээ зориулсан мэт. Тэгэхээр энэ бол өнөөдөр зүгээр нэг үнэн олдсон зүйл биш шүү. Одоо зарим нэг маань одоо залуу маань заримдаа баг зүгээр л байж байгаа л хөлсөд болцсон юм шиг ойлгохгүй байдаг. Тийм биш ээ. Энэ бол асар хүнсээр болцсон бас энэ ардсан хүслийг өнөөдрийн түвшинд өргөхөд маш олон хүний амнаас эрүүл мэнд, ар гэр, үнд зүйлийг зориулсан. Түүнээс ч одоо илүү олон бидний мэдэхгүй байгаа олон хэлбэгдүүд бас энэ донд явсан. Ийм үнцэнтэй хувьсгал байсан гэдэг бол зөвхөн онцлог хэлбэр байна. 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монгол орон даяар өөрчлөлт шинжилгээний дуу зураатаж өнөөгийн нийгмийн үндэс суурийг тавих түүхэнд жагсаал цуглаан болж байсан бөгөөд тэр үед ард түмнийг өөрчлөлт шинжилэлд урайлан дуудаж тэднийг сэрээс нь алдарт хонхны дуу байсан юм а. Цогцайхан агсан бол шилдэг нийтлэгч улс төрийн манлайлагч байсан төдийгүй ард түмнийг сэрээсэн томоохон хүч байсан юм а. Бид өөр очтой энэ сайхан эх орноо өвд эдсээс хүлээж авсан эх орноо бахархлан түүхэн үлдээхийн тулд тэмцсэн юм аа. Энэ тэмцлийн үр дүн бол мэдээж болоогүй, тэмцэл угаасаа дуусахгүй, ямар ч цагт луурчд байхад болно. Түүнээс цогцайхан одоо Монголын арслын хэрэг бэлэг тэмдэг цогцайхан одоо хүндгэл үзүүлж бүгдээрээ сайхан цэцгэн өргөцгөө. Хинтэн ч урилга зарлага эсвэл зар тараагаагүй боловч ардчлалын үе үеийн барьцаанууд жил бүрийн энэ өдөр нэг л цагтаа цуглаж хонхны дуугаар хүч сэрээсэн цогцайхан агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцдог болсон байлаа.